Бүх буурлын домог. Нутаг үснийхэндээ бүх буурал хэмээгдсэн идүүгээ болтол домог адил яригдан байгаа гайхамшигт чадалтай энэр долоон хошуу даншигт эсвэл 10 засгийн наадамд барилдан халах Монгол даяар нэрд гарч явсангүй ч нутагтаа нэрд гарсан сайн бүх байсан ажээ. Буурлын уугуул нутаг угаасан ус нь Урайн хаан зүүн амбны хошуу. Түүнийг 15 настай байхад нь ээж хүү хоёр айлуудын зах бараадан ганц гэрээрээ өвлжж байжээ. Хоол хүнс хомс ядрахын учир буурал хүү нутгийн нэгэн баяны хотноос үүр шөнийн заагаар суваа үнэ барьж 4 хөлийг боогоод үүрч гэртээ ирэн хоолтой болжээ. Өглөө нь үхрээсээ нэг нь алга болсон гэдгийг мэдсэн хүмүүс мөр мөшгсөн боловч ганц явган хүний мөр хотны захаас гарan алга болж үхэр туусан ямар ч ул мөр үлдсэнгүй ажээ. Хол ойроос сураг лавлсан боловч юу ч сонссонгүй гайхшаа барцгаажээ. Зун нь баян эр буурлын өвлдсөн газрын хаваас алдсан үхрийнхээ толгой арьс ясыг олж үзээд ээжд нь "Миний үхрийг та нар хулгайлан авчээ. Ямар замаар хэн та нарт авчирч өгөв?" гэж асуужээ. Буурлын эх "Хүү бид хоёр өлбөрч өгөхгүй тулд үхрийг чинь үүрч ирсэн юм. Одоо төлж өгөх хөрөнгө алга яадаг вүлээ?" гэж сандарчээ. Тэгтэл баян "За тэгвэл та хоёр манай гадаа буу. Манай ажилд хамжилцаж туслалцаж яв" гэхэд тэд зөвшөөрчээ. Тэнхүү баяны хэлснээр нүүн очиж гэр малын ажилд нь туслалцсан 3 жил өнгөрч буурал хүүч 18 нас хүрв. Зүүн амбны хошуу ноён зуны ихээр нутгийнхаа залуусыг урьж үрээ даагаан засч хөнгөлөх зар тараажээ. Баян энэ ажилд очихоор явахдаа буурлыг дагуулan хүч чадлаар нь гайхуулах хүсэл төржээ. Тэднийг очиход залуус цугларч суран бугуйл барин арддаг догшин мордтой ноцолдож байх ажээ. Буурал хүүд бугуйл байсангүй. Шууд л ээрч шахсан адуун дунд орж эмнэг үрээнүүдийг нэг гараар чихтэн нөгөө гараар сугдан авчирч тэрч суугаад хүлж эхлэхэд олон бүгд гайхан шагширцгаажээ. Залуу хүүгийн хүч чадал эвдүүг үзэж багтсан хошуу ноён хаанаас ирсэн хэний хүү болохыг асууж мэдээд баяныг дуудан "Нутаг хошуунаас төрж гарсан ийм сайхан чадалтай хүүг хэлэлгүй нуув" хэмээн зэмлэж өөрийн албат болгон дэрэгдэн авна гэжээ. Бүхэд дуртай сайхан сэтгэлд өвгөн ноён бууралд нутгийн бөхчүүдээр мэх заалгаж барилдах ухаанд сургаж ээжийн сайн бүх болох хүү төрөвлөв гэж сайнаар асарчээ. Дараа жилээс нь эхлэн буурал хүүг дагуулan ойр холын наадмуудад барилдуулжээ. Буурал хүүч өвгөн ноёныхон итгэлийг алдсангүй сайн бүх болон бүх буурал хэмээн алдаршиж олон жил наадмын төрөө авч зон олноо баярлуулжээ. Түүний тухай домог яриа ойр хавийн хошуудад түгэн дэлгэрч байж "Ийм сайн бүх болох хүү багдаан ямар хүүхэд байв?" гэж ээжээс нь асуухад "Би юу мэдэх вэ? Ганц би амьдардаг ядуу учир айл амьтанд зарцлагдан нас биед хүрсэн.
3 нас хүртэл нь аргал түүхээр явхдаа хүүгээ өлгийдэн орхидог байлаа. Аргалаа түүчгээд буцаж ирэхэд хүү өлгийнийхөө уяаг тасартал, сулартал тийчгэнсэн байдаг байсан хэмээн ярьсан гэдэг. Монгол Урайн хаан аман зохиол. Эмэгтгсэн Б. Кату. Улаанбаатар 2011 он. Уншсан Э. Батторж 2025 он.